энэхүү бичлэгийн зорилго нь iPhone 7-д хүндэтгэл үзүүлж өргөх болно. Маш олон жилийн турш ингээд Apple-ийн фэнүүдээс одоо айгүй дагуулж ирсэн зүйл одоо iPhone 7-д орж ирсэн усны хамгаалалт орж ирсэн. Гэхдээ IP68 биш IP67-оор орж ирсэн усны хамгаалтын төвшин. За тэгээд усны хамгаалалт орж ирсэн хамгийн анхны iPhone тэгээд бүр зүгээр л ингээ мөрөөдөл биелж байгаа юм шиг л байсан л та. Яг гэхээр за ядаж 6-аас тэр нэг худлаан нэг юм ирзэн байсан бол одоо ингээ 7 дээр албан ёсоор ингээ усны хамгаалалт орж ирж ирсэн. Тэгээд амар л гоё байсан. Ингиж нэг эцэстэн гэж те ингэж нэг усны хамгаалалт iPhone дээр орж ирдэм байжээ гэж тухайд бодож исэн. There's a second new black. We call it simply black. Тэгээд яг нэг matte black биш яг зүгээр black. Харан хоёр төлөөр орж ирсэн. Зүгээр энгийн black тэгээд jet black гэж орж ирсэн. Тэгээд space gray гэдэг өнгө нь бол яг энэ 7 дээр бол ингээ байхгүй болцсон. Тэгээд оронд нь black орж ирээд тэгээд нэмэлтээр jet black орж ирж исэн. Тэгээд бүр дараа нь яг нэмэгдсэн өнгө яг ямар өнгө вэ гэхээр одоо product red тэгээд хамгийн анхны удаа iPhone дээр орж ирсэн product red өнгө бол орж ирсэн. Тэгээд яг тэр бол үнэхээр гоё өнгө байсан. Тэгээд тэрнээс гадна мэдээж бус өнгөнүүд нь гэвэл яг угаасаа silver байгаа, gold байгаа, тэгээд rose gold бол байгаа. Тэгээд хамгийн онцлог өнгө нь бол мэдээж хэрэг jet black байсан. Голын товч байгаа шүү дээ. Голын товч ер нь бол ингэж яг ингэж одоо дарагддаггүй болоод ингээ хүч мэдрээд эргүүлж одоо чичиргээ өгдөг одоо арт талаас нь Taptic engine ажиллаж өгдөг болсон. За тэгээд 7 дээрх тэр дотор нь орсон Taptic engine-ийн хэмжээ нь бүр 2 дахин ихсээд өгж байгаа мэдрэмж нь хамаагүй 6-аас илүү одоо бүр одоо хүчтэй мэдрэгддэг болсон. Тэгээд энэ бол одоо 7 дээр нэмэгдэжсэн хамгийн гоё зүйл нь яг ингээд дарангуут яг нэг дуу гаргаад идэг тэр дуу нь бол яг үндэ бол одоо тэр home одоо голын товч нөгөөд байгаа дуу биш зүгээр л спикернээс нь гарч байгаа дууралт бол байдаг. Тэгээд тэр нь л айгүй гоё. Өмнө нь яг энэ технологи бол яг нэг iPod-ны нэг өдөрддөг нэг юм одоо бөөргээс өгöd шүү дээ. Тэрэн дээр яг анх яг тэгж гаргаж ирж ийсэн. Бас өөр жишээ гэвэл нэг MacBook дээр trackpad байдаг шүү. Trackpad-ын дээр нэг force click гэдэг нь яг дахиад нэг дарчаад ингэ доошлдог. Тэр мэр технологиуд ингэ байсан. Тэгээд iPhone дээр энэ технологи нь бас ингэ орж ирсэн. Жишээ нь home button дээр бол байсан. Apple яг ингээ ахлах одоо нэг дизайнерийнх нь инженер Johnny Ive гэдэг аюугаа явах байдаг. Одоо бол даанч тэр ах маань бол Apple компанид бол байхгүй. Тэгээд тэр ах тухайн үед яг юу гэжсэн бэ гэхээр яг Apple-ийн гар утасны ингээд яг одоо яг эцсийн ингээд гоё зорж байгаа дизайнтай бараг л мөндөө гэж ярьсан. Яг нэг шиг ингээ шилэн дизайн ингээд бүхэлдээ ингээд бүрхсэн маягтай гэж бол хэлж. Тэр бол тухайн үед яг бусад загвараасаа одоо Jet Black дээр л зөвхөн яг team дизайн болоо гэж тосч өгсөн гэж хэлж ийсэн. Тэгээд Jet Black гэдэг өнгийг бол ах бичлэгэн номдороо тайлбарлаж явахдаа яг high class finish гээл те яг бүр ингээл онцолж өгөөл бас бичлэгэн дээр аягүй тухайн үед бол онцолж бол хэлж ийсэн. iPhone 7 дээр яригдах одоо хамгийн том сэдв нь бол яг чихвчний оролтны тухай одоо сэдв. Тухайн үед бол чихвчний оролтыг аваа хийцэн. За тэгээд энээс нь болоод ерөнхийдөө бараг л шүүмжилт. Одоо бараг 10-ээс асуух юм бол бараг л талаас дээш өвн ерөнхийдөө дургуутсан маягтай бол одоо тухайн үед хариултал үзүүлж ийсэн. Courage. The courage to move on, do something new that betters all of us. Apple-ийн хэлсэн одоо хамгийн ихний шалтгаануудын нэг нь юу байсан бэ гэхээр бид нар ингээд зориг гаргаад одоо зоригтойгоор одоо энэ чихвчний оролтыг одоо ингээд байхгүй болгосон. Бид нар ингээд энэ тэ утасны энэ чихвчний оролттой ингээд ойролцоогоор яг юм баг 100-аад жил ингээд цуг байсан байна. Тэгээ одоо бид нар ингээд цаашдынхаа алхмыг хараад одоо чихвчний оролтыг одоо хассан байгаа. Одоо ингээд мэдээж хэрэг iPhone ч ингээд яг өөр ингэсэн биетэй. Тэгээд тухайд бас нэмэлт тайлбар өгч ийсэн одоо жишээ нь дэлгэснийгаа технологи илүү гоё гаргадаг болгомоор байна те. Эсвэл одоо гэдэг чинь батарейг нь илүү том хэмжээтэй болгомоор байна. Одоо яг тэр одоо процессорын цөм хүч ингээд чипнийх нь хэмжээг илүү лаг болгож илүү орон зай өгмөр байна. Тэгээ бас ингээд ардталтан чичиргээ өгдөг Taptic engine гэдэг жижигхэн тэр зүйлээ илүү том болгомоор байна. Гэх мэтчлээ ингээд яг iPhone дотор байгаа бүрдүүлж байгаа эд ангиуд бүр одоо жишээ нь iPhone-ийн биеийн дотор одоо ингээд амар тэмдэлтэж байгаа шүү дээ. Одоо батарей бол одоо жил болгон л одоо томсгох хүсэж байгаа шүү дээ, тийм үү? Тэрнтэй адилхан яг ингээд доторх ингээд жоохон ч гэсэн хэмжээ маш чухал учраас одоо ингээд чихвчний оролтны тэр одоо хэсэг хасагдаад тэгээд lighting оролтоор ингээд орлуулж байгаа гэж бол одоо хэлж ийсэн. Хассан хамгийн том шалтгааны нэг нь бол хамгийн сүүлд нь бол тайлбарлаж хэлж ийсэн. Нэг утасгүй технологиг илүү ингэ цааш та тийм ингэж одоо хөгжүүлж явах зорилготойгоор ерөнхийдөө аим утастай технологиудаа халж байгаа гэж ерөнхийдөө хэлж ирсэн. Ерөнхийдөө бүх одоо утастай технологиудтай холбоотой. Тэрний нэг жишээ нь одоо iPhone 7 дээр тухайн жилд
яг одоо чихвчний оролт ороод бууж исэн. Тэгээд оронд нь орлуулсан технологи нь тэгээд уцсгүй ямар технологи чихвчээр яах юм гэвэл мэдээж хэрэг одоо AirPod гэдэг зүйл гарсан. Тэгээд энэ AirPod гэдэг зүйл гараад одоо бүүн ерөнхийдөө нэлээд шугуулсан. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө бол AirPod дээр ерөнхийдөө юу болсныг бараг л бүгд мэдж байгаа. Тэгэл бараг одоо чихтэй хүн болгол бараг одоо ийм AirPod-тай болохыг бол хүчсэн. Тэгээд надаа ингээд хүртэл одоо нэг шахаж ингээд явж байгаа шиг те. Энэ мэтчлэн ингээд бол AirPod бол аюу хүчтэй гарч ирж ирсэн. Нэг утас эдэртэйг холбож ирж байгаа шууд нэг хажуу талд нь гарч марж ирээл нэг арай нэг гой санагдал те. Заавал яг Apple-ийн бүтээгдэхүүн болохоор ингэж гоё мой одоо те меню pop-up гарч ирж мэрж байгаа нь бол аюу сүртэл харагдчихсан. Тэгээд нэг хамгийн анхны одоо жишээ нэг тэр чихвчийг зүүсэн хүн дээр яг тэр нэг одоо нэг ах гарч ирдэж тэр ах бол тухайн үед бол амар л болж исэн. iPhone 7 авцсан байдаг. Тэгээ өөрт нь байгаа чихвч нь гэвэл яг өмнөх одоо нэг төрлөдөд ордог оролттой. Тэгээ iPhone 7 дээр байхгүй. Тэгээд энэ асуудлыг Apple яаж шийдчихсэн бэхээр нэг dongle гэдэг нэг одоо хувиргагч ингэ давхар ингэ залгадаг бол юм тухайн үед одоо iPhone 7 бүртээ ингэ бүгдэнд дагалтуулж бол одоо хайрцагт нь бол ирж исэн. Тэгээд 7 дээр ч 7 Plus дээр ч аль алин дээр нэмэгдсэн юм зураг дарахад ингэ дөрөс тогтворжуулагчтай. Одоо чинь зураг дарахад ингэ тэр гарнууд чинь ингэ ерөн салганаад байдаг бол одоо чинь тэрэнд нь одоо зориулаад чих юм. Эсвэл хөдөлгөөнтэй дөрөс авч байгаа бол тий тогтворжуулагч бол нэмэгдэж үжсэн. Тэр нь бол яг удажгүй. Тэгээд урт талын камер нь дахиад өссөн. 7 болоод 7 мегапиксел болоод өссөн. 6S дээр 5 болгож өссөнөө шууд дараагийн жил дахиад 2-оор нэмээ хийцэн л да. Тэрнээс яг бас дайжгүй те. Шууд ингээд жил дамнаад шууд бас ингээд шууд мегапиксел нэмээд явна гэдэг бас нэх айхтар бас хараад идэггүй тохиолдлууд энэ бол тухайд байж исэн. 7 Plus дээр ерөнхийдөө бол яг нэг камер шуурга ингээ хоёр камерт болсон. Хоёр камер нь хоёулаа 12 мегапикселтэй. Тэгээд энэ нэг нь бол зүгээр л байдаг камер нэ зүгээр өргөн өнцгөрч юм зүгээр яг энгийн яг одоо үндсэн камер. Тэгээд хажуудлан дагалж байгаа телефото камер тэр нь болохоор зүгээр л фокус алдахгүй хоёр дахин ойртуулдаг камер. Хоёр дахинаасаа 10 дахин руу шилжих юм бол ерөнхийдөө дижитал зүүн болчихно. За 1-ээс 2x нь болохоор оптикал зүүн гэдэг яг одоо фокус алдахгүй хоёр дахин тэрнээс цааш бол дижитал зүүм гэдэг ерөнхийдөө фокусоо жоох алдна. Гэхдээ ерөнхийдөө 10 дахин ерөөдөө сунгад дардаг болсон. Тэр нь л аягүй гоё. Тэгээд телефото камер нь бас өөр юу гэдэг вэ гэхээр портрет мод гэж орж ирсэн. Тэр нь бол тухайд амар л гоё байсан. Яг bokeh effect гэдэг зүйл те. Яг ингээд тухайн яг одоо 7-оор даржилаа гэж бодоход тухайн яг одоо объектыг яг таниад арт талынхын зүйлийг ингэж бүрэлзүүлж өгдөг. Одоо зүйл бол орж ирж байсан. Тэгээд тэгтээ тухайн үед яг дөнгөж худалдаа нь гарчаад 7 Plus дээр шууд портрет мод бол яг камер нэр нь байгаагүй. Дараагийнх нь iOS 11 дээр бол яг нэг портрет модных нь бол одоо хувилбар нь бол нэмэгдэж орж ирсэн. Ерөнхийдөө ийм камерны холбогдлолтой ийм үнэхээр дайггүй одоо зүйлүүд нь ерөнхийдөө бол дараагийнхаа iOS-ийн апдейтууд дээрээс ингэж бол орж ирдэг. 7 Plus дээр бол яг одоо энэ портрет мод бол 11-ээс бол орж ирж исэн. Тэгээ бас нэг гоё нэмэгдсэн юм шууд нэг хоёр талтай спикертэй. Тэр нь бол аягүй гоё. Анх бол зөвхөн нэг талтай л байсан шүү дээ. Тэгээд энэ удаа одоо хоёр талтай спикертэй болсон. Тэр нь бол яг дайггүй. Гэхдээ яг рекламууд дээрээс нь харж байхад яг нилээн л дайггүй сонсогдсон юм бах. Хоёр талтаас баг яг тэнцүү юм бах та пүү гэж бодчихсон. Тэгээд авсны дараа бол яг ч тийм биш жоо юм яа. Тэгээд дараагийнх нь жилүүдэд гарсан нөгөө стерео спикерүүд бол бүр сайжраад эхэлсэн л дээ. 7 Plus-ийнх бол яг анхдагч байсан. Гэхдээ яг үүргээ гүйцэтгэсэн гэсэн яг бас айхтар яг 100% гүйцэтгэсэн гэхэд бол хэцүү. Ер нь жоохон сул талтай л байсан. Энэ жилийнхаас нь эхлээд ерөнхийдөө чипүүд дээр нэмэлт нэрнүүд ороод эхэлсэн. Энэ удаа яг сондгоо ганц нэртэй яг чипний тохиолдол нь A10 Fusion гэдэг нэртэй. Тэгээд ерөнхийдөө 4 кортой. Тэр дөрвийнх нь хоёр нь бол яг одоо үндсэн үргээ гүйцэтгэх яг одоо core. Тэгээд нөгөө хоёр нь болохоор яг одоо яг үндсэн яг одоо хүнд ачаалттай уншиж байгаа зүйл нь биш. Яг хөнгөний жижиг сажиг юм хийхэд зориулагдсан яг хоёр core. Тэр нь болохоор яг efficiency буюу одоо арай бага хүчээр ингэж ажилтдаг хоёр core гэж байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ үеэс эхлээд ерөнхийдөө чипний ерөнхий чиг хандлага одоо яг иймэрхүү болоод дараагийнх нь жилүүд нь бас нэг энэ дээр илүү сайжралтууд болоогүй яг болсон. Батарейны хувьд бол яг 6S Plus бол мэдээж хэрэг сайжирсан. 6S Plus ч юм бол одоо энгийн 6-гийн завгараас батарей мууцсан шүү дээ. Ингээд өмнөх завгараас мууцсан. За тэгээд 7 нэг юм гарч ирээд 7 Plus таазах гарч ирээд ерөнхийдөө батарей ингээд буцаагаад ирнэ бол тийм сайжруулсан. Ер нь бол 7 Plus-ийн батарей яг нэлээд ахуй гайгүй.
Яг сонирхолтой хэсэг нь яг багтаамчны хэсгийн ивентийн төслийг сөрөг ерөөхдөө ярьж эхэлж байгаа. Тэгээ фил жилээр ах ингээл 7 ярьж байгаа л. За ингээ манай багтаамчны сонголт энэ жилийн үед одоо iPhone 7 дээр 16 64 128 байх одоо байх нэ гэж хэлж дуусан гот яг би тухайд уусад баг дэлхийд ярил гэсэн баг ёо ингээл дахиад ингээл 16-аар эхэлж байгаа багт бариггүй заа гэлээ бодож исэн чинь яг нэг гүй гээл яг дараагийнхаа слайдыг филжлэр ах үзүүлээ л те. Яг 2 дахин нэмэгдсэн. 32 128 256 бол нэмэгдсэн. Ядаж нэг 2 дахин нэмэгдсэн. Ерөнхийдөө одоогийн байдлаас дүүн жилүүл яг 32 ч гэсэн яванд бол хангалттай биш. Тэгтэл жилийн өмнөх 16-тай харьцуулахад 7 32 гэж нэгдэг юм бас нэг арай л одоо нэг одоо бүр нэг арай ч аргацаач исэн юм нэг арай нэг гайг болгочлоо гэж байгаа те. iOS 15 үйлдвэрлэлийн систем нь бол iPhone 7-гийн загварууд дээр бол яг нэлээд хөөрхөн бол яг уншиж байгаа. За тэгээд яг хамгийн анхны худалдаанд цоошноор гарсан хугацаанд мэдээж хэрэг 16 оны 9 сарын 16. Тэгээд яг цоошноор Apple-ийн сайтн дээр зархаа болсон өдөр нь гэх юм бол яг 3 жилийн дараа буюу 19 оны 9 сарын 10-нд одоо болж исэн байгаа. Энэ зэг дээр яг би өөрийнхөө яг одоо iPhone 7-гийн талаарх одоо барьж исэн түүхийг ярих чинь. Одоо миний яг нууны саний өнгөрсөн намараас хийсэн бүх бичлэгүүд ерөөд iOS 15 ирсэн шүү дээ. Тэр iOS 15-ийн бүх одоо тайлбар бичлэгнүүдийн дийлэнх нь бараг л за нэг 70-80% нь талаас их хувь нь бол одоо миний яг iPhone 7 Plus гэдэг гар утсан дээр бол бичигдсэн байгаа. Тэгээд би бол iPhone 7 Plus-ийг бол яг гарахт нь бол авч ийсэн. iOS 10 үйлдвэрлэлийн системээс нь эхлээд iOS 15 хүртэл нь бол барьсан. 6 жилийн турш барьсан. Тэгээ саяны энэ дав дисгээр чинь ингээд iPhone 7 дээр суух боломжгүй гэдгийг бурхан битэл тэгээсээ гэл үнэхээр найдаа байжсан. Тэгэл яг iOS 16-аар таслагдах нь тодорхой болол. Тэгээ би ч угаасаа та нарт үйлдвэрлэлийн систем ярихын тулд iOS 16 суух боломж тооцноодоо эрэхтэй болчихно. Тэгээ миний ингээ iPhone 7 Plus ингээд худлаа болсон. Тэгээ би бол ямар ч байсан 7 Plus бол зараад одоо зарсан байгаа. Тийм тэгээд яг худалдаж авчижсэн түүхээс ярил эхлээд яг тэр өнгөн дээр яг ярихад одоо би яг бодсон л яг ерөөс 2 ингээл нэг их байсан. Яг тэр энгийн plug тэгээ jet plug хоёрыг л би бодсон. Тэгээд яг хуу тэр бас нөө юу нэг муухай. Яг нөө нэг Alpes-ийн нэг сайтын бүх гой танилцуулгын хэсгүүд дээр ингээд нэг jet plug ямар гоё гэл ингээл ярьж байгаа. Тэнгүүд яг хамгийн доор нэг жижигхэн үйлбэрээр яг jet plug мөнгө нь ерөнхийдөө зурагдсан шүү. Кейстэй хэрэглүүл зохино гэж бичсэн байгаа юм л та. Яг энэ тиймэрхүү нэг олон хүнд хилээд тахгүй юм шалтгаан одоо Apple нэг хамгийн доор нэг ганц хоёр үйлбэр ингэ бичсэн байг. Тэр нь болоод ерөөс таалагддаг. Яг ингээд нэг амар одоо ямар нэгэн зүйл дээр ингээ ямар нэгэн одоо юм ингээ тайлбараар орж ирэл амар лаг юм ярьж байгаа л яг нэг тэгээд дутагдaltaй таал нэг жоохон нэг санаа зовмоор зүйлсүүдээ ерөөдөө нэг ярьдаггүй шүү дээ ямар тохиолдолд. Тэний шиг iPhone 7-гийн jet plug өнгөн дээр л яг Apple хамгийн доотлолт нь бол нэг хоёрхан үйлбэрээр яг тухайн үед л тэгж хэлжсэн. Тэгээд би бол яг одоо хүмүүсийн хэлдгээр matte plug өнгө л авчихсан. Тэгтээ болон яг жинхэнэ яг одоо Alpes-ний хэллэгийнх нь бол зүгээр л plug те зүгээр л хар өнгө space gray өнгө болоод оронд нь орж ирсэн өнгө plug өнгө орж ирсэн. Би бол тухайд plug өнгөний сонгож ирсэн. Тэгээд plug өнгөө сонгочоод байх бас тухайд сэтгэл ханамж бол дүүрэн явж ирсэн л та. Тэгэл нэг юу physical bot эдэр нь амар гой мэдрэгдээл. Тэгэл нэг taptic engine одоо нэг илүү лаг хүчтэй мэдрэгддэг болцсон болохоор одоо ялангуяа эдэр нэг iOS 10 үйлдвэрлэлийн систем дээр юу нэмэгдсэн бэ гэхээр тухайд дагалж ирэхдээ нэг сэрүүлгээ тавихтаа нэг юугаа ингэж эргүүлдэж штэ. Тэрэн дээр нь яг нэг тухай бүтэн жижиггээ ингэж мэдэрдэг эдэр нь ийг би яг мэдчихэл бүр ингэ тэрийг бүр тэгж орлохыг бүр ингэ тэрийг бүр ингэж орлохыг бүр ингэ туйлын хүсэл болсон тухайд бол явжсэн. Тэгээд би Black Monk-ыг авчаад нэлээд явж байгаад нэг жил 2 жилийн дараа хаа 2-3 жилийн дараа ч үлээ. Хизээ юм итгэхгүй байна. Яг нэг jet plug яг 7 плюс jet plug яг барьцсан хүүхдийг би хараад яг тухайд зурагдсан байсан л та тэр хүүхдийн. Гэхдээ би яг дараа нь бодох нэ яг хажуудлаас нэг энэ нэг third party гэдэг штэ нэг яг өөр яг 3 дахь хүнээс нэг анзаараад тэгэхэд яг jet plug өнгө ёо би зүгээр л тухайд авах хэрэгтэй зүгээр jet plug өнгөөл авах хэрэгтэй гэж л яг тухайд бол бодож исэн. Тэгээд ерөнхийдөө амар хангамссан.
Гэхдээ нэг хэсэг бол нэлээд амар ерөөхдөө яг харамссан яг зүгээр энгийн хараа юм биш jet lag-ыг авчдаг гэж. Ягаад вэ гэхээр ерөөхдөө би уцаа бас бас ингээд угаасаа ингээд бас ингээд үнтэй уцаа ирж байгаа юм чи шууд ингээд заард нөгөө одоо хамаа замаагүй ашиглаад зурж муурал тиймэрхүү байхыг мэдэж хүсэхгүй шүү дээ ямар ч юм. Тийм учраас би ерөөхдөө уцаандаа бас нэлээд яадаг болохоор за би баг jet lag-ыг авсан ч баг нэг зураг дуулахгүй барьчих ч байсан юм билүү гэж бас дараа нь бодсон бодол бол байсан. Гэхдээ тэгээд яг тухайн үед авсан яг 6 жилийн турш барьсан тэр яг iPhone 7 Plus-аа бол би удаан бариад ч тэр би удаан барьсан болоод ч тэр мэдхгүй тэгээд нэлээд тасаад бас ингээд нэлээд бас туртай байсан л та. Тэгээд бүтэн 6 жилийн турш яг үйлдлийн системийн дэмжих бүх хугацаанд нь 7 Plus-тайгаа л ерөөхдөө би бол цуг байсан. Тэгээд тэрэндээ ч аягүй баяртай байдаг. Тэгээд iOS 10 үйлдлийн системийн бүх бичлэгүүдийн дийлэнх дээр маань миний одоо 7 Plus дурсамж болж ингэж одоо үлдсэн баа. За энэ яг бичлэгийн яг ерөнхийдөө чухал хэсэг нь эхэлж байна. Яагаад вэ гэхээр яг би хохирогч гэж бол нэрлсэн. Тэгээ яагаад гэдэг нэг гоёгүй дэлгэрэнгүй ярина. Одоо за хэдүүлээ бүр ингэж хойшоо ухраад iPhone 5s, iPhone 6 гэдэг энэ хоёр iPhone-ыг яриа заяа. Тэнгүүд за iPhone 5s-ийн үед iOS 7 үйлдвэрлэлийн системээр эхлээд iOS 12 хүртэл явсан гэдэг 6 жилийн турш дэмжсэн. Үнэхээр одоо үнэхээр гайхалтай утсан. За iPhone 6 болохоор iOS 8-аас iOS 12 гээд нэг жил 5s-тай харьцуулахад ингээ нэг жил дутуу 5хан жил iOS 8, 9, 10, 11, 12 гээд 5хан жил. Тэгээд дараа уул нь бол iPhone 5s чинь iPhone 6-тай харьцуулахад 1 жилийн өмнөх гарсан одоо хүчин чадалтай буюу тийм чиптэй. Тэгээд iPhone 6 ядаж iPhone 6 нэг ингээд дараагийнх нь ингээд бүтэн 1 жилийн дараах чи тэр чи A8 чип A8 чип ингээд бүтэн 1 жилийн дараа гараад тэгээд ирээдүйд ингээд софтвер апдейт авч байгаа жилүүд нь ингээд өмнөх загвараасаа бүр ингээд илүү гардаг юм а гэхэд бүр ингээд тэнцүүч биш тэгээ бүр ингээд 1 жил доор ингээд хасагдаж гарч байгаа. Энэ бол Apple-ийн түүхэнд iPhone-д яг хандсан бол миний бодлоор бол үнэхээр муухай зэрлэг балбанд үйлдэлсэн. Ингээд тийм яг энэ шиг юм тохиолдол дахиж битгий гараасаа гэж би үнэхээр одоо айжсэн бохгүй юу. Тэгээд тэгсэн чинь яг энэ жил яг гарчих магадлал нь байсан. Ягаад тэгэхээр яг iPhone 6-аас iPhone 7 2-ыг яг цуг iOS 16-аас суулгахгүй гэж хасчих магадгүй. За iPhone 6-аас дээр бол зөвшөөрч болно тийм. iOS 9-өөсөө ингээд iOS 15 хүртэл ингээд 7 жилийн одоо юм дэмжлэг авсан. Үнэхээр гайхалтай. Үнэхээр тасархаа супер уц. За тэгээд яг iPhone 6-аас гэдэг яг дараагийнхаа iPhone 7 яг адилхан халаад яг нэг ингээд илүү гардаг юм а гэхэд тэнцвүүлэгч биш. Бүр тэнцвүүлэх бүр 1 жил дутуу ингэж одоо дэмжлэг өгч байгаа тийм үү? 6 жил. iOS 10-аас нь iOS 15 хүртэл 10, 11, 12, 13, 14, 15. 6хан жил. Уул нь ингээ A Fusion chip гэлтэй одоо юу гэж одоо ярьлаа те 4 core mort амар супер лээ. Үзүүлэлтүүд нь яг өмнөх 6-аас ямар амар хурдан мэлээ гэж бодонгод ингээд үнэхээр ингээ бүр хоёрт одоо Apple энэ бол ингээд iPhone 7 Apple-аас iPhone-д хандж байгаа одоо тийм бүр хоёр дахь хохирч. Эхний хохирч нь iPhone 6 байсан тий. Эхний хохирч нь iPhone 6. Тэгээд хоёр дахь хохирч нь iPhone ингээд 7 болж байгаа тий. Яг энэ анализаараа ингээд зэрэг ингээд яг явах юм бол ирээдүйд яг ямар утсан дээр бас ингэж яг одоо ийм амар муухай ширүүн хандах нь гэдэг нь бол яг тодорхой байгаа. Гэхдээ тэрийг тухайн үед л ярих бах. За тэрнээс гадна бас нэг сонирм байгаа. Одоо iOS 16 үеийн систем суух ингээ iPhone-од ингээ хасаасан байгаа шүү дээ. За тэдрүүл ингээ харчихна. За ингээ iPhone 7-оор ингээ тасалцсан. За тэгээд эсрэг талд iPad OS гээд iPad-ны үйлдвэрлэлийн систем ингээ тусдаа ингээ гараад хөгжүүлэхтэй явдаг болсон шүү дээ. За тэгмүүд яг энэ жилийн одоо намар гарах iPad OS 16 суух боломжтой iPad-ны чагсаалтаас байгаа. Тэр iPad-ны чагсаалтыг нь бүгднийг ингээ нарийн ингээ харах юм бол тэр дунд бүр заяа. Тэр дунд бүр iOS chipтэй бүр iPad явж байгаа яа бурхан тэр айгуу санаа. Ингээд бүр ингээд нэг л биш байгаа нэг тодорхой байхгүй. Тэр нь ямар iPad вэ гэхээр 5 дахь үеийн iPad заяа. Chip нь A9. Тэр iPad-ны RAM нь бүр 2.
Тэгсэн чинь бүр манай iPhone 7 Plus-ын RAM нь бүр 3 штэ 3 GB болсон. За яг ингээ iPhone 7 бол 2 GB те. За тэр ч дүүрч. Тэгээд ингээ яг бодох юм бол одоо хартаа уул нь бол штэ. Уул нь бол зүгээр энгийн жижиг дэлгэцтэй төхөөрөмжн дээр үйлдэлний систем ингээд явхад арай хөнгөн байх хэвээр. Харин том дэлгэцтэй iPad-ны үйлдлийн систем гэх юм бол арай их юм шаардсан юм арай олон юм үзүүлнэ арай олон юм идэг тэр чинь бүр split screen гэдэг бүр янз бүрийн илүү iPhone дээр бүр байдаггүй юм илүү лаг гоё тэр доотлынхаа бүр ингээд dock мок гарч ирсэхтэй app-уудаа ингээд тавьдаг бүр нарийн гоё үйлдэлүүд iPad OS дээр тусдаа байдаг шүү дээ тийм юм ингээд iOS дээр байхгүй тэгмүүдийг тиймэрхүү лаг үйлдэлүүдийг бүр тийм iPad OS 16-г бүр тийм амар лаг үйлдлийн системийг бүр 5 дахь үеийн энгийн iPad iOS чиптэй 2 GB RAM-тай iPad гүйцэтгэхэд дахад манай iPhone 7 ялангуяа 7 Plus 3 GB RAM-тай Fusion чиптэй юм байж тийм үү. Ингээд iOS 16 суух боломжтой ингээд яг 6S тэгээд цуг ингээд таслуулж байгаа юм л та. Тэгээд энэ бол үнэхээр харамсалтай. Үнэхээр харамсалтай. Яг одоо нэг iOS 13 үйлдлийн систем яг 3 жилийн өмнө танилцуулагдаж байгаа хэрэг тийм үү. Alpesor гаргаж байгаа хэрэг. DC дээр ч байгаа. Яг iPhone 5S-ийг iPhone 6-даа цугхан гэж яг хөтөлж ийсэн шиг одоо тастаж авч ийсэн шиг энэ жил ингээд iPhone 7-г 6S-ийн та авчрагт нь шууд ингээл те хийж байгаа юм л да. Энэ бол ягаад ч үлийн төшөөрч болохгүй. Ийм лаг үзүүлэлттэй супер утас тэгээд ийм эрт. Дахиж 3 дахь хохирогч битгий гараасаа л гэж одоо би маш их найдаж чинь. Тэгээд яг энэсийг бол яг нэлээд урт болчлоо. Гэхдээ би энийг бол ярихыг маш их хүссэн. Тэгээд iPhone 7-ийн хувьд бол үнэхээр харамсалтай.